Сайн байцгаана уу бүгдээрээ. Бизнесийн англи хэлний маань зөө өдрийн чаленжийн 3 дахь өдөр буюу day 3. За өнөөдрийн 5 үг маань contract, agreement, partnership, deal, policy гэсэн. Эдгээр үг маань contract гэрээ гэсэн утгатай 2 буюу түүнээс дээш талуудын эрх үүргийг тодорхойлсон хууль ёсны гэрээ юм. Our company signed a new contract with an international partner. Манай компани нь олон улсын түнштэй гэрээ байгуулсан. Second word is agreement. Хэлцээр гэсэн утгатай. Энэ нь 2 буюу түүнээс дээш талуудын харилцан ойлголцох тохирол. The two companies reached an agreement after long negotiation. Энэ нь 2 компани нь урт хэлэлцээний дараа хэлэлцээрт хүрсэн гэсэн утгатай. The third word is partnership. Түншлэл гэсэн утга. Энэ нь 2 буюу түүнээс дээш хүн, байгууллага, компани хамтран ажиллах бизнесийн харилцаа. The companies formed a partnership to expand their market. Компаниуд зах зээлээ тэлхийн тулд түншлэл байгуулсан. The fourth word is deal. Гэрээ хэлцэл. Бизнесийн талуудын хооронд байгуулсан хэлцэл юм. They closed an important deal last week. Тэд өнгөрсөн 7 хоногт чухал хэлцэл хийсэн. The last word is policy. Байгууллагын шийдвэр гаргалтыг чиглүүлдэг дүрм бодлого юм. The company introduced a new policy for remote work. Компани зайнаас ажиллах шинэ бодлого нэвтрүүлсэн гэсэн утгатай.